Яагаад би өөртөө юм гоё юм авч болохгүй гэж гээд тэгтээ угаасаа л авах л та. Sorry, I'm busy. Чигвч. Юн дээр зүчээр дэлчгэн жигж байна. Hello my baby. Цаанаа нэг юм sophisticated mystery. Амтнууд хоёр. Yeah guys, welcome back to the next video. За манайхаа одоо ингээл та нар наваа ингээл ийм байгаа яг тэр thumbnail эдрийг харчаад ёо өстой Монгол амар бүр ингээд те хэцүү шалтгаанаар явах байгаа ах мах гэж бодоод орж ирсэн үгүй. Maybe. Атлаа. Дэлгүүр орж юу авч юу хасан юмнуудаа бүгд unboxing миний Монгол явах шалтгаануудыг хамтдаа гоё сонсцгоё. Нэг амар чухал юм биш л дээ гэхгүй. Хүй, тэгэд хамгийн гол нөгөө нэг яагаад заар энэ шалтгааныг ингэ хэлж байгаа вэ гэх юм бол одоо ерөнхийдөө манай бастай ингээд гадаадад амьдарч сурч байдаг монголчууд маань яг энийг бүгд бол дотроо нөө битүүхэн хүсэж байгаа штэ ингээл бүгд л нэг ажилдаа ч юм уу сургууль соёлдоо ингээл баригдсан те ийм байгаа. Тэгээ Монгол руугаа нэг 14 хоног чамаагүй яваад ирэх юмсан гэдэг тийм нууцхан мөрөөдөл хүсэл эдэр угаасаа бид эдийн дотор байдаг байхгүй юу. Тэгээ би энэ удаа болохоор Монгол руу ингээд бараг 9 сар бараг жилийн хугацаатай шахуу нүүж байгаа. Тэгээд яг Монголд очиод юу болохыг ол хинч хэлж мэдэхгүй гэхгүй. Ой хамгийн амар юм заяа би та хэд тэл ингээд манай найзуудын ингээд байж байгаа л за би Монгол явчаад ирээ гээл эмгтэй найзууд шүү явчаал буцаад ингээд барыг ирэхгүй Монголдо тэрчгтээ үлдчихэд байгаа байхгүй юу. Тэгээ би үгүй яаваа чи юу болов нөгөө эргэж ирнэ энэ төр гэсэн чи ингээд бүгд ингээд зүтгэр болоод гараад ирсэн юм. Окей гэд миний мэд 3 найзууд тэгсэн заяа. Тэгээ ингээд амар сонио энд ч юм уу эсвэл ингээ гадаадд байж байхдаа ингээл бүгд одоо юу гэдэг те нэг ингээ өөрийнхөө амьдралыг ингээл юу яаж байгаа хүмүүс аа штэ ингээл хичээж байгаа хүмүүс аа тэгснэ Монголд очсноо бүгд ингээд одоо нэг хайн ижилтэй нөхөр сүдэртэй хүүхд мөхдтэй болоо гараад ирж байгаа хүмүүс oh my god okay hopefully that doesn't soon happen хийн л те тэгтээ яг нэг worst case scenario гэх юм уу бүр юм болоход яг тиймэрхүү юм зөвөр би бити одоохондоо бити болоосаа гэж бодож байна. Одоохондоо миний нас арай болоогүй байна. Би дөнгөж 20-аа идэхэнтэй. За тэгээд ойр тас шопинг ер нь хийгээгүй. Би чинь нэг шопинг хийхгүй явж байгаад нэг хийхээр цөм хийдэг байхгүй юу. Тэгээд энэ удаач нэг цөм хийсэн юм алга заяа. Би зүгээр амар гоё өөрийнхөө дуртай бүр 6-7 сар хүсэж мөрөөдөж явсан уруулынхаа будгийг авсан тэрийг удахгүй харуулъя. Тэгээд Nordstrom-аас болохоор миний үнэртэй ус дуусж байгаа. Тэгээд би үнэртэй ус jewelry арсны юмд бол нэг их амар мөнгө төгрөг харамлаад идэг. Ягаад гэвэл бүгд ингээд арс юм руу явж байгаа учраас үнэртэй тэгээд гутланд бол би ягаад ч мөнгө харамлахгүй заяа. Тэгээд миний надад чинь 2-3 үнэртэй ус байгаагийн 2 нь дууссан байхгүй юу. Тэгээд нэг байгаа тэгээд нөгөө ээлжиндээ гээд энэ бол өдөр тутмын амар гоё feminine sexy эмгтээлэг бас асуу байгаа. Тэрийг хамтдаа өдрөө задлж үзцгээе. Тэгээд нөгөөдгөө болохоор бүр амар гоё зөө. Та угаасаа итгэхгүй дээ. Би ч нөгөө дандаа юм том ч хөвч зүүж явдаг. Надад юм жижигхэн AirPod ч юм уу earbud эдэр байхгүй. Apple-ийн earbud-ууд хямдарсан байна заяа. Гэтэ Apple дотроо биш, Best Buy-д хямдарсан. Тэгээ хамгийн сүүлийнх нь нөгөө нэг AirPod-ийнх нь 4 active noise cancellation-тэй 4 юу лээ $50 хавцаг хямдарсан байсан уу? Normally бол нэг $200 байдгаас би нэг 150-аар энийг авч гинөө. Тэгээд AirPod Pro 2 байсан. Тэр нь болохоор нэг 250-аас 200 хавцаа болцсон. Гэтэ би яг ингээд хооронд нь харьцуулж үзээд нөгөөх нь арай миний чихийг өвдөх юм шиг угаасаа харагдчихлаа нэг юм зөөлх юмтай гэдэг чинь ингээд удаад ахаар амар хэцүүдэлтэй би чинь жим амар их орд юм чинь. Окей. Монгол руу буцаж байгаа шалтгаан number 1 заяо. Одоо ерөнхийдөө бол одоо Америкт бол 10 жил боллоо. Дундуур нь ганц 2 удаа нааша цаашаа явсан. Энэ Twilly Hermes гинөө. Гэтэ яг нэг Монголд очиж тэгж амар удаан амьдарч үзхийг ерөнхийдөө хүсэж байгаа байхгүй юу. Тэгээд энд бол нэлээд удаа 10 жил боллоо. Тэгээс Монгол руугаа яваад гоё амьдарч үзэж аж ахуйн байдлыг хармаар байна тий.
тэгээ тэрнээс гадна бас нэг хамгийн чухал хамгийн явж байгаа том шалтгаан гэх юм бол гэрээ бол ер нь амар их санаж байгаа заяа. Яг 3 жилийн өмнө явсан л та. Гэхдээ яагаад ч юм гээд сүүлийн 3 жил би гэрээ бүр амар их сансан. Гэрээ гэхээс илүүтэй одоо нөгөө өвөө эмээ аав ээж гэрийнхтэйгээ амар их сансан гэх юм уу. Яг дүү байгаа ах байгаа. Гэтэ яг нөгөө нэг өөрийнхөө өсөж төрсөн тэр газар одоо аав ээж эдрийгээ айгүй их санаж байгаа. Тэгээ яг жилдээ нэг удаа тэр хэд маань ингээд энд ирдэг ч гэсэн мэдээж нэг амар тийм хангалттай биш. Би ч айгүй нөгөө гэр бүлсэг хүн баггүй удаа хамгийн түрүү нөгөө гэр бүл гэж явдаг. Одоо миний одоо хүн өөрийн гэсэн одоо үнцэн гэж байдаг штэ. Тэгээ миний хувьд болохоор гэр бүл гэдэг зүйл хамгийн түрүүнд ерөнхийдөө явдаг байхгүй юу. Тэгээд гэрээ амар их санаад байгаа. Тэгээ ягаад ч юм ингээд аав ээж хоёрыгаа хараад бүр ингээд нөгөө нэг видео кол хийх тусам энэ хоёр хүмүүсийн чиндээ өвөө эмээ эдрийгээ харахаар нөгөө нэг ямар их одоо цаг хугацаа өнгөрчтэй одоо ингээд нэг нүүрэнд нэг хоёр хүрчлээс нэмэгдсэнийг харж ийн. Тэгээ дээрэс нь ингээд миний нөгөө хөөрхөн дүүнер байгаа штэ намайг явхад ингээд амар жоохон жижигхэн бүр би чинь жижигхэн штэ тэгэхээр надаас жижигхэн байсан тийм дүүнер маань ингээд суг өсцөн тэ бүр амар ингэж харахаар ингээд ягаад ч юм би зүгээр амар гэдэг их ямар хэрглэж байна те. Ягаад ч юм би ингээд нэг юм тэр эдийгаа ингээд өсөж тойрнохыг хараад аав ээжийнхаа бас тэ ингээд нүүр амн дээр нь ганц хоёр юм нэмэгдэж байгаа одоо муухагаар хэлэхэд ингээд нас нэмж байгааг нь хүртэл айгүй харж байгаа учраас яг career wise дээр бол ингээд хамаагүй ингээд өөрөө хийгээ явж байгаа шүү дээ ажил төрөл өдр байна. Гэтэ бүр ингээд илүү чухал энэ гэр бүлийнхаа энэ хүмүүсийг бас яаж байгаа эргэн тойрныхоо хөөрхөн дүүнрийг яаж өсөж тойрнож байгааг ингээд харж чадахгүй айгүй их зүйлийг би одоо амьдралынхаа чухал нэг зүйлийг ингээд мис хийгээд байгаа юм шиг надад санагдаад байгаа байхгүй юу? Мис гэдэг нь одоо алдаад гэх юм уу ингээд харж чадахгүй өнгөрөөгөөд яваад байгаа юм шиг санагдаад тэгээд тийм бас нэг учраас Монгол руугаа явж байгаа нэг том шалтгаан байгаа заяа. За юм бэ. Тэгээ хаяа ингээд өвөө эмээтэй ярихаар ингээд нүдэн нулимс хэлгнээд байгаа ч амар хэцүү ингээд миний охин хизээ ирэхээр ингэндээ тийндээ гэхээр бүр ингээл хоолоо зангирал заяа. Одоо ч гэсэн бүр ингээл хоолоо зангирмаар бүр амар хэцүүдэлтэй. Энэ ингээд Nordstrom-оос хөрхөн Nordstrom ч хэлгүй ер нь Macy's стресс ингээд үнэтэй бас авахаар амар хөрхөн үнэтэй уснуудын сампл өгдөг шүү дээ. Самплууд амар хийцэн байна ингээд дотроо ийм самплтэй. Эдрийн дараа нь try хийснэ. Тэгээ миний нэг юм би нэг үнэтэй уснуудаа ингээд амар гоё яаж сонгодог вэ гэхээр мэдээж миний дуртай нэг үнэр байгаа шүү дээ. Тэрнээс гадна ингээд би яг ямар дүр бүтээж ямар ингээд эмгтээлэгтэй нэг тийм гоё vibe гаргамаар байна гэдгээ ингээд амар гоё төсөөлж яг тэрнээсээ олж ингээд амар их ингээд Google дээр search хийж байдаг байхгүй тий. Энэ удаагийн миний нөгөө нэг үнэртээ бас авах листүүд бол ийм байсан. Тэгээд энэ дундаас ингээд сонгож харж агаад одоо энэ highlight хийсэн хоёр нь болохоор хамгийн удаан тогтдог арьсан дээр top note, base note тэгээ бүр хамгийн сүүлийнх нь бас ямар note юу лээ мэдгүй something like that. Тэгээд нөгөө цацхад ямар үнэр гардаг, арьсанд ямар ингээд арьсан дээр ямар үнэр гардаг, тэгээ арьсан шингээд яадаг гэдгээд. Тэгээ миний хамгийн дуртай ноутнууд нь болохоор одоо peach байгаа, жоохон жимсэрхэг одоо нэг бас нэг жоохон citrusy те нэг юм лимонлог маягийн те тиймэрхүү эсэглэн гэж хэлэх юм да. Яг тиймэрхүү маягийн дээр байдаг байхгүй юу. Тэгээд энэ дундаас хамгийн best үлдсэн хоёр нь болохоор нэг нь энэ Maison Francis Cortejani à la Rose нөгөөх нь болохоор Perfume de Marly-гийн Delina гэд энэ хоёр байгаа. Тэгээд эннийх нь нэштэй би Perfume de Marly Delina гэсэн. Delina уусаа бүр амар алдартай. Тэгээд Delina-г би юу бодож авсан бэ гэхээр ийм soft elegance заяо. Ингээд ийм эмхтэлэг тэгээд нэг ийм ихэмсэг тэгтээ ингээд гоё ийм юу гэдэлээ халуун дулаан уур амьсгал мэдрүүлсэн. Гэтэ нэг цаанаа нэг юм sophisticated mystery. Майгилж өгөхгүй юу. Тэгээд энэ байна. Би угаасаа авахтаа 1.7 буюу 50 мг-тайг авдаг байхгүй юу. Тэгээд 100 мг-тайг авчихаар амар хитрхи амар удаад ингээд сүултээ нөө үнэтэй усны ууршаад юм жоохон тиймэрхүү байгаад байдаг. Тэгээд энэ үнэтэй усны соёлтаас суралцуул манайхаа их зүгээр юм билээ. Тэр нь яаж байгаа вэ гэхээр ингээд энд л гоё үнэрч чинь гингүүтээ ингээд нөө энэ тэнхүү ингээд цацаад ингээд ууж идэх байгаа юм шиг байгаад байдаг шүү дээ. Хийгэж ерөөсөө болохгүй ингээд ерөөсөө хитгэн юм гол юмнуудтай ингээд түрхдэг ч юм уу те. Тиймэрхүү байвал зүгээр. Дээрэс нь одоо энэ офис ажиллаж байгаа хүмүүс маань зарим нь бол ингээд үнэртэй усаараа бүр ингээд ялууруулж алчих гад байдаг. Тэгээд би нэг удаа ингээд
ерөөсө тэрийг мэдхгүй нэг жоохон хурц үнэртэй усаа ингээд дүрхсэн. Тэгээ хөрхийн надаа үнэртдэггүй миний нөгөө нэг хажуу талын тэр нэг охин л үнэртэй байсан юм шиг байна. Тэгээ надаа үннээлж байгаа хгүй нэг Америк охин ингээд жижигний үнэртэй ус ингээд аав жоохон ингээд nauseous юу болгоод байна. Амар толгой эргүүлээд байна гэд. Тэгээ бодоодсэн чинь бас яг ийм офис төрлийн тэ ажлын газар очиж байгаа л нэг биелэг үнэртэй ус дүрхсэн гэсэн шиг ингээд амар хурц юм хэрглэж болохгүй юм байна гэдгийг одоо яг бас тэр мөрхөө соёлоос би суралцж байгаа байхгүй юу. Тэгээ яг ямар occasion-д явах гэж байгаа, ямар event-д явах гэж байгаасаа шалтгаалаад ямар үнэртэй усаас ингээд төрөхгүй гэдэг айгүйх чухал байдаг байлээ. За, hello my baby. Йоо, энийг задлаагүй бүр 2 хоног би бүр амар хүлээдэж штэ яг ийм бичлэгийг хийн гээд. Oh my gosh. Йоо, яг ингээл кристалтай гарч ирлээ. Та энийг ер нь Instagram мэдрээсээс амар харсан баг. Йоо, ямар хөөрхөн cute жижигхэн юм бэ? Энийг хараад яг өгсөн юм уу? Юу вэ? 30 мг гэж нааж ин би 1.7-г нь авсан штий. Ой, надаас хайзаар нь буруу өгнө гэж аах уу? What the hell? Окей, би эсвэл буруу харсан юм болоо ямар сони тий. За ямар ч тач миний хайр бол энэ байна. Тэгээд энэ амар гоё юм жимсэрхаг тэгээд энэ ботлнаас амар игдүүтэй. За тэгээ энэ маань ингээ 3 байдаг заа. Миний авсан болохоор яг original нь яг юм жоохон маски үнэртэй гэх юм уу жоохон intense үнэртэй. Тэгээ хоёр дахь version болохоор Alla Rose гэдэг нэртэй. Delina Rose гэсэн баха. Тэгээ тэр нь болохоор нэг жоохон одоо жимслэг үнэртэй зав. Энэ болохоор ингээ жоохон intense. Тэгтээ нөгөөх нь арай нэг юм softer жимслэг үнэртэй. 3 дахь хамгийн сүүлийн гарсан нь болохоор Delina Intense гэсэн байсан баха 3 дахь нь. Нэг өөр нэртэйсэн. Тэр нь болохоор жоохон powdery тэгээ нэг юм пудрлаг маягийн нэг тэгж үнэртдэг байсан. Окей. Оо, hi baby. Яа, амар гоё. Oh my gosh. Яа. Амт нь гоё юм. За бүгдээ 2 дахь шалтгаан руу гараа заяа. За 2 дахь шалтгаан нь болохоор мэдээж энд байх одоо ингээ сүүлийн 10 жилинд байж байгаа юм чинь мэдээж Монголд бол хийж үзээгүй юмнууд надад маш их байгаа. Адаглаад би тэр та хэдий яриад байдаг шүлэндөөд чинь ч орж үзээгүйгээ боддоо. Яг хаан боддоо орж үзсэн лээ. Йоо, ямар гоё нэртэй бэ? Хийж үзээгүй юмнууд болохоор одоо бас мэдээж Монгол руу явж байгаа юм чинь bucket listтэй явж байгаа. Тэгээ bucket list-тэйгээ хэдийг та хэдтэй дурдъя заяо. Яагаад энүүгээр болохоор би тусдаа дахиад нэг гоё бичлэг хийн. Тэгээ bucket list нь болохоор Монгол орноороо ингээд би тойрч үзмээр байгаа. Яг ингээд гадаад орноор явах бол гоё л доо. Гэхдээ Монгол орноороо ингээд явж үзхийг би илүү хүсэж байгаа. Тэгээ гоё энэ ар хангаар руу явж үзмээр байна. Дунд гав руу явж үзмээр байна. Өөр одоо гоё юм байгалийн нэг юм гоё сүнүүдтэй дээ шүү дээ. Тэр нэг сүүмүүгээр гол мол урсдаг илгэн тийшээж явж үзмээр байна. Зөндөө их юм ингээд зүгээр ингээд яг 21 аймагаараа би явж үзмээр байгаа байхгүй юу? За тийм нэг юм байна. Нөгөөх нь болохоор би Монголд дээ шүү дээ. Би сүүлийн 10 жил өөрийнхөө birthday төрсөн өдрийг тэмдэглэж үзээгүй. Би энэ жил бүр заавал зорж очиж байгаад би төрсөн өдрөө найзтайгаа тэмдэглэн, гэр бүлийнхэнтэйгээ тэмдэглэн. Нэг тийм багтаа нөгөө нэг төрсөн өдөр гингүүд хамаатныхаа ах эгч нарыг авчираад аав ээж нарыг ингээд авчираад яг гэр бүлээрээ тэмдэглэдэг би яг тэр төрсөн өдрийг тэмдэглэмээр байна. Тэгээд тусдаа мэдээж найзуудтайгаа тэмдэглэн тэ. Тэгэхээр энэ бол миний сүүлийн 10 жилийн нэг том мөрөөдөл одоо гол гэж бас хэлж болно. Амар юм энгийн юмнууд байгаа. Тэгээд нөгөөт нь болохоор мэдээж би шинэ жил би гаргамаар байна. Сүүлийн 10 жил би Монголдоо ерөөсөө шинэ жил гаргаагүй. Цагаан сараар баймаар байна. Сүүлийн 10 жил би цагаан сар ерөөсөө Монголдоо тэмдэглээгүй. Тэгээ гоё өвөө эмээтэйгээ мэдхгүй хамаатныхаа хүмүүстэй золгомоор байна тий. Одоо тэр нөгөө нэг хүмүүсийн ямар ядаргаатай ингэж асуугддаг. Одоо ах эгч нараас тий хамаатны ах эгч нараас хүнтэй суух хизээ суух ингэж асуугддаг. Би асуултыг хүртэл өөрөөсөө асууламаар байна. Тэгэл амар юм сонь юмыг хүртэл ингээд амар зөндөө их зүйлийг би мисэгээд байгаа шиг зүгээр амар санагдаж байгаа. Тэгээ тийм учраас би яг тэр их зүйлүүдийг бас ингээд experience хийж үзмээр байгаа байхгүй юу? Амар гоё урлын модыг татчих үзье. За, урлын модган дээр болохоор энэ нөгөө нэг та хэд маань энэ брендийг мэдчихэж магадгүй ер нь бол жоохон алдартай. Тэгээ нэг ядаргаатай дуудагддаг юм байлээ. Энийг Францаар Guerlain, англиар Guerlain гэж дууддаг юм байна. Юуг нь хасч тийм ээ штэ. Тэгээ энэ мэдээж авсан чинь хажуу талд амар хөөрхөн алдартай serum өгсөн байгаа. Энэ хоёрыг өгсөн байсан. Тэгээд би энэ урлын модыг бүр ингээд
7 сар харсан заяа ах уу билүү за ингээд уруулын бодогт амар үнэтэй мөнгө төгрөг үрээд яах вэ гэж би бодсаахгүй. Гэхдээ ер нь бол сүүлийн хэдэн сар бол маш сайн дасглаа хийж байгаа. Тэгээ дээрэс нь ажилласаа хийж байгаа, контентаас айгуу гайгүй хийж байгаа, зөндөө их зүйлийг хийж байгаа болохоор ингээд бас өөрийгөө урамшуулад те why not яагаад би өөртөө юм гоё юм авч болохгүй гэж гээд тэгтээ угаасаа л авах л та. Амар гоё үнэтэй усрчаад ингэж ашиглаж тийм үү. Тэгээд $80 бараг авсан уу. Хамгийн $80 уруулын бодог тэгээд хамгийн гол юм нөгөө нэг кейсэндээ байдаг байхгүй юу. Тэгээд Gehlan. Тэгээд би часулаан өнгө авсан байгаа. Тэгээд энэ улаан өнгө болохоор миний нөгөө True Winter хувийн өнгө байгаа. Тэгэхээр яг зөв өнгөө ерөнхийдөө авсан. Тэгээд бүгдээрээ одоо яг юуг нь задлж үзье заяа. Энэ гэр нь бол амар гоё юм бэлээ. Гэтэ $80 шүү дээ. Бурхан. Тэгээ энэ ингээд уруулын бодогных нь гэрэн заяо. Энийх одоохондоо ингээд онгоодгийн ингээд дотроо юм гэрэлтэй. How about that? Hi. Тэгээд энэ гаднах нь ийм амар гоё юм цагаан marble заяо. Ер нь амар юм юу байгаас тээ цэвэрхэн minimal. За одоо бүгд уруулын бодгийг задлж үзье. Тэгээ юу ярьж илаа? Тэгээ birthday тиймэрхүү юмнуудаа ерөнхийдөө хийж үзмээр байгаа. Тэгэл адаглаад би ч нөгөө нэг шууд юу high school-ээ нөгөө Эрдэнэт Монтуркийг төгсөөл тэгэл Америк руу явцсан болохоор ингээд Улаанбаатар маань хүртэл одоо яг ямар mapтай газрын зурагтай юу болоод байгааг ч яг үнийг хэлэхэд би сайн мэдэхгүй. Тэгээ би зүгээр тэрийгэ амар гой бүгдийг сурмаар байна. Тийм. Яа. Ингээд уруулын бодог нь энд байна. Gehlan. Тэгээд дэдлэн ингээд за ци ёо яар гоё юм гээ. За манайха. Ой, хооллаа. Тэв. Окей. Энэ яг сайтнаас нь авбал надаа ингээд энэ толон дээр нь engrave ингээд нөө миний нэрийг бичиж өгөх юм билээ л дээ. Би чи яахтай тэгээд нэг амар тийм төвчээр муутай юм болохоор тэгээд угаасаа. За ингээд дарангууд энэ дарж байгаа юм. Хүй, hello. Дэшэ дошо. Which one? Шууд доошоо ингээд татах юм. Okay. Яа ямар хөрх юм бэ? I feel so fancy. Тэгвэл бодож үзье. Энэ юу вэ? Ямар гоо жимсэн үнэштэй бэ? Амар тод юутай шүү дээ нөгөө нэг нилээ пигменттэй байна. Улаан пигменттэй. Энийг ингээл дараал ингүүл бүр алах нэ вэ? Одоохондоо тэгж risky юмэр байна. Cute. I love it. 3 дахь шалтгаан болохоор би бас нөгөө нэг бодлуудаа бодит болгомоор байгаа. Тэгээ одоо нөгөө ингээл хэрвээ би Монголдо байсан бол хэрвээ би тэндээ мастер сурсан бол хэрвээ би ингэсэн бол энэ төргээл нөгөө нэг жижиг сажиг бодлууд амар байгаа шүү дээ. Яг үнэ хэлэхэд угаасаа л Монголдо ирээд амьдраад сурах боломжууд зөндөө байсан. Гэхдээ стил нөгөө энд өөрөө одоо тийнейжээсээ ирэнгүүтээ энд амьдралаа босгоо явцсан болохоор нөгөө бүгдийг ингээд хаяад явах бас надад амар хэцүү байсан. Тэгээ одоо болохоор ер нь жоохон зөрөгтэй байгаа л да нөгөө жоохон нас нэмэхээр бас тэгдэг юм уу яадгийг мэдгүй заяа. Энд гэхдээ яг насны хавгүйч би мэдгүй. Урал авлаа бодсоч нэг л өсмөсний өнгө хүртэл тодорхой явчих чинь игээ буяа. Яа тэгээ бодлоо ерөнхийдөө одоо яг рил болгомоор байгаа. Тэгээд ингээд Монголд одоо мэдээж сошиал медиагаар амар гой зүйлүүд та хараад байгаа штэ. Ингээл бүгд айгу happy те ингээл одоо инфлюенсер ч юм уу content creator хүмүүс ч ингээл гой дийл мэл одоо юу ээчээд igen аваад ийм байна тийм байна ингээл өөрөөсөө шоу хийгээл эсвэл шоунд монд оролцдог ч юм уу ингээл харагдаад байгаа. Гэтэ би яг энэ бүх зүйлийг ингээ харагдж байгаас нийлээдээ өөрөө очиод experience хийгээд туулж үзвэл одоо юу гэдэг нөгөө нэг дараа нь харамсах зүйл төрөхгүй гэх юм уу. Тэгээ ингэчдэг байж тэр үедээ ингээ явцдаг байж гэж юусоо би ингэж харамсч амьдрахыг хүсдэггүй учраас энэ удаадаа үнэхээр боломж гарч байгаа дээр нь яваад удаан тэгээ нэг 2-3 сараар угаасаа хүн юм мэдэрч чадахгүй штэ. Тийм учраас яг ингээ 9 сар 1 жил мэл болоод ч хамаагүй ямар ч тач Монголдо очиод яг тэр бүх зүйлийг яг үнэн байдлыг өөрөөрөө туулаад үзье гэж бодож байгаа. Тэгээ тэр бол мэдээж 3 дахь шалтгаан дараа нь ингээд ингэх байсан инээ тэрэ гэх юм байхгүй яг бодит зүйлийг боддоор нь хараад өөрөөрөө туршаад өөрөө мэдрээд тэгээд ер нь үзье гэж бодсон. Тэгээ
Үүний тухай ер нь одоо энэ удацсан 10 жил, 13 жил, 15, 20 жил болцсон одоо хүмүүс маань хүртэл Монгол руугаа буцаад ингээд тэнд очиод амьдрах ямар байдаг бол гэдэг ингээд бяцгаа нууцсан хүсэлтэй мөртлөө тэр нь ингээд амар айцтай байдаг. Тэгээд тэр бүх зүйлийг нь би бас ингээд очиод өөрөө сурж үзээд те мэдэрч үзээд тэр хүмүүстэй бас ингээд за манайхаа ийм байд юм байна гэдэг гоё experience-ийг суухын тулд ингээд хамгийн түрүүнд I'm going ёо. Гэтэ хамгийн түрүүнд яах вэ те. Гэтэ яг I'm going. За тэгээд хамгийн сүүлийнхэн бүгдээ airport задлж үзье. Заавал тэгж хэлэх байсан юм. Airport надад ерөөсөө байсан юм уу? Мэдгүй араа нөө. Надад Samsung AirPod байдаг гэсэн. JBL-ийн тэр нөгөө том чихвч байгаа. За тэгээд энийгээ бүгдээ задлж үзье. Харамсахгүй амьдрах гэх юм уу? Тийм л юм байна да. Тэгээд одоо ер нь бол Монголдо очиж байчаад тэгээ одоо нөгөө гадаадд одоо Америкт байсан эдрийг ингээд нилээн сайн дүгнчэнгүүтээ би яг амар том шийдвэр гаргах гэдэг байхгүй би. Нэг газараа ингээд тогтож суушчихгүй бол гээл нэгнээс нөгөө газар нэг хаана хариалагдаад байгаа мэдэгдэхгүй ингээд явахыг хүсэхгүй байгаа. Тэгээ сүүлийн хэдэн жил бол нилээн амар тэгж явсан. Та ялангуяа ингээд нэг ажил эдэр хийгээд ингээд ирсэн чи одоо ингээд за нэг байрнаас нөгөө байр руу нэг жилдээ нэг ч юм уу 2 жилдээ нэг ингээд нүг одоо хэрэгтэй эсвэл эндээ ингээд байр хаус аваад те гээд амьдралаа энд бас одоо цаашаагаа үргэлжлүүлэхгүй эсвэл за боли Монголдоо ингээд очиж үзээд те юу байна инээ тэрэ бүгднг нь амар гоё туршиж үзээд те Монголдоо амьдралаа эхлүүлэхгүй энэ төр гэл яг тийм маш том чухал шийдвэр надад гарч ирж байгаа байхгүй юу. Тэгэхээр одоо Монголд би амьдарч үзчихэд яг жилийн дараанаас яг тогтож суурших тий одоо аль улстай тогтож суурших вэ гэдгийг шийдэх тийм том шийдвэр гарч ирж байгаамаа. Яа. Тэр бол ингээд дөрөвдөг шалтгаан. Тэгэхээр ямар хөөрхөн жижиг юм бэ? Ямар хөөрхөн нэмхийн туранхай юм бэ гэхгүй юу? Энд чинь ийм амар том юм байдаг биш үү? Hi. Nara. Okay, you talking to me? Яар гоё юм бэ ёо. Би анх удаа AirPod хийж ямар сони энтэй ерөөсөө өмнө нөө өөр чихвчүүд гэдэг ус бол яар хөөрхөн дидгэн юм бэ? So didgin like me. Okay. Now I feel cool. Оросааланаар утсан гоё нэртэй бас ирсэн. Хүүе нөө нэг хүмүүсийг дандаа миний хоол хүртэл амар өөр сонсогдоод байна чинь. Sorry, I'm busy. Чигвч. Юн дээр зүчээр дэлчгэн жигч байна. Оо, яар гоё юм те. I like it. Nice. Гоё ярд юм шүү дээ. Сувдаанаа тэгдэг байхгүй. Гэтэ ингээд бит хоёр ч хоорондоо муудчихгуудаа. Ингэчдэг байхгүй. Тэгэхээр вау, миний хоол хүртэл амар өөр сонсогдоод байгаа юм. Okay. Nice. Wow. Is this the active noise cancellation? What the hell? Ooh, guys, I hear nothing. Wait, what? За энэ ястаа нөгөө нэг техник тавилт гэдэг шиг яа юу? Би яагаад өмнө нь AirPod-ыг аваагүй юм удсан юм бэ? Why? Одоо ингээд би ингээд гадаахын их сонсоод Хүүе би нэг авч яахгүй юу хийжсэн юм бэ? Hello. Oh, no wonder суудана энийг зүгээ дугаалах нь аргагүй юм байна өө. Би одоо стикерт очиод үнэ attitude-тэй ингэж гаргаж ирье. Oh, I like it. Хүй тэ юу 10-аас 12. Ер нь энэ purchase-үүдээ бүгд нь 10-аас 12. За тэгээд хамгийн сүүлийнх нь болохоор нөгөө нэг өөрийнхөө passion-ыг ерөнхийдөө дагаад Монголдо одоо ерөнхийдөө амьдарч байгаа. Одоо энд ингээд тий 10 жилийнх нь 1 жил нь хэлний бэлтгэл, 4 жил нь их сургууль, бакалаврын диплом. Тэгээд 2 жил нь мастер. Гэт ингээд нийт 6 жил би бүхэл бүтэн энд Америкт сурсан заяо. Тэнгүүдээ дээрэс нь одоо энэ 6 жилийнх нь 4 жил би ажиллаж үзсэн. Бүр ингээд анхнаасаа ирээл хамгийн ихэнд би арын галтгоонд те соус хийдэг туслагч байж үзлээ, ресторанд зөөгчч байж үзлээ. Тэгээд сургуультай
нөгөө нэг хоолыг нь бичдэг кастч байж үзлээ, кашир гэж хэлдэг шүү дээ. Одоо каширч байж үзлээ. За тэгэл ер нь бол бас нэлээд бүр яг 0-оос нь эхлээд одоо болохоор ингээд 0-оос нь эхлээд дундуур нас гой юм басан. Тэгээд Amazon Go-д одоо бас худалдагч хийж үзлээ. Өөр нэгтгэгч ажил хийж үзлээ. It was all crazy ингээд нөгөө нэг ялтчгүй бараг 0-оос нь ингээд эхлээд ингээд явсан болохоор те энд ингээд хийгээ сурдгаа сураад одоо ингээд хуулийн firmд ажиллаж гин мэрэгчлэрээ ажиллаж гин те ингээд энэ бүх зүйлийг хийгээд үзсэн болохоор өөрөөрөө бол мэдээж үнэхээр их бахархаж байгаа. Тэгээ энэ чинь бас цаг хугацаанаас гадна төсвөр төвчээр тэгээд юмыг хүлээж авах одоо сэтгэлийн төсвөр төвчээр энэ төргээл нэг амар их юм орж байгаа болохоор энд бол хийцэн. Одоо тийм учраас Монголд болохоор яг өөрийнхөө дуртай бичлэгээ яг 24/7 те жинхнээсээ ингээд өөрийнхөө үзэгчдэд дүүнертаас ингээд амар сайн үлгэр дуурайл болсон тэр 24/7 одоо инфлюенсер бас баймаар байна. Одоо би бол тэрийг инфлюенсер гэж хэлэх амар дургу нөө content creator гэж хэлэх нь арай зүйтэй юм болов миний хувьд гэж би хэлмээр байгаа. Тэгэл би нөө инфлюенсер гэдэг чинь за би классууд ийм мэдж байгаа энэ төр гэдэг юм байхгүй. I don't know why people do that. Би болохоор за манайхаа нэг ийм мэдэж үзлээ. Тэгээд ингээд ийм байд юм байна ч гэдэг юм уу те. Yeah. Anyways, тийм учраас яг 24/7 өөрийнхөө дуртай зүйлийг хийгээд яг зөвхөн passion те нөгөө ажил төрөл инээдэрээ би одоо энийг хийх ёстой 9 to 5 энтер гэхгүй зөвхөн passion гэдэг ингээд бүх фокусаа ингээд passion руугаа оруулаад те энүүгээрээ цаашаа бас хаа явж чадах нь хідэн одоо үзэгчдийнхаа дүүнэрийнхаа алсын хараа те ийм юмд тусалж чадах нь тэрийг бас те хүчтэй үзмээр байгаа. Тэгээд ийм бас 5 шалтгаанаар ерөнхийдөө хамгийн чухал 5 шалтгаанаар Монгол руугаа одоо эргээд нүүж байгаа. Тэгээд та хэд маань надтай хамт байж энэ гоё unbox хийж recent purchase-уудын маань задлж unbox хийсэн баярлалаа. Тэгээд бас энэ яг одоо шалтгаан дээр яг миний хувийн амьдралын шалтгааныг бас ингээд сонссонд баярлалаа. Тэгээ би бас энийг та хэдтэйгээ share хийж байгаадаа баяртай байна. Тэгээ удахгүй бүгдээрээ бас Монголд уулзъя. Тэгээ Монголд бол би бол амар ерөнхийдөө жоохон 50 амьдрал. Нөгөө нэг эн тэндээс гинт одоо нөгөө бас нэлээд олон юм болох хэлбэр. Гэхдээ ер нь бол гоё юм тайван тий чадгаараа дуртайгаа өөрийнхөө хүссэн зүйлээ явж байгаа. Тэгээд миний бас нэг хамгийн анхны song дуу бас удахгүй гарч ирж байгаа. Өөрийнхөө дотоод inner child-ийнхаа хүсэл мөрөөдлийг бас биелүүлээд дуу одоо бичүүлж үзсэн. Тэгээд тэрийг удахгүй нэг сарын дараа та хэд маань харах. Тэгээд энэ хүртэл үзсэн та нартай маш их баярлалаа. Тэгээд хамгийн сүүлд хүртэл үзсэн та хэд маань бол угаасаа best дундаас нь хайсан хүмүүс нь яг best. Тэгтээ сүүлд үзсэн хүмүүс бол угаасаа бүгд legend. Тэгэхээр та яг энэ хүртэл хүрсэн гээд комент хэсэг дээр бүгд cherry-ний emoji үлдээгээрэй зөө. Яг би хамгийн сүүлд нэгээ би үлдсэн шүү, хамгийн сүүлд нь жижиг би үлдсэн шүү гээд cherry-ний комментуудаа бүгдээрээ үлдээцгээгээрэй. Тэгээд love you guys. Bye bye.